За бүгдээрээ сайн уу? 16 дугаар бүлгийн 7 дугаар ишлэлдэр учир нь би та нарыг зүгээр ч дайраад хараад өнгөрөхийг хүсэхгүй байна. Хэрв эзэн зөвшөөрвөл хэсэг хугацаанд та нарын хамт байна хэмээн би найдаж байгаа. Амен. За энэ ишлэлдэр Паул бичгтээ эхлээд өөрийнхөө хүслийг хэлээд тэг дараа нь ингээд бурхан хүсвэл, бурхан зөвшөөрвөл гэж бас бурханы хүслийг ингээд харж байгаа. Өөрийнхөө ингээд хүслийг ингээд түрүүнд тавих биш, бурханы хүслийг ингээд түрүүнд тавьж байгааг ингээд харсан чинь нээрээ тийштэй гэд бүр ингээд бурханы хүслийг асуу штэ. Бурхан хүсвэл тэрийг зөвшөөрнө гэдгийг би бурханаас төрүүлж ямар нэг юм хийхдээ би зөвлөлдсөн байх ёстой штэ гэдгийг би ингээд дахин дон гэж санаж авсан байгаа. Тэгээ би өнөөдөр жингөө ер нь хэрвээ би бурханаас асуух юм бол бурханы хүслийг асуугаад яг бурханы хүслийн дагуу байх юм бол яг юу болох бол гэж маш их бодлоо. Хамгийн түрүүнд ингээд бурханы хүсэлд ингээд даатгахад амар тайван ирж гин. Бурханы хүсэлд даатгахад ямар ч үр дүн гарсан гэсэн гомдол ерөөсөө алга. Тэр газар ямар ч тэр шийдвэр дээр ямар ч тийм гомдож тунж унах тийм зүйл алга. Бурханы хүслийг ингээд асуусан байхад яг бурханы хүслийн дагуу байхад ямар олон тэр гайхамшигтай зүйлүүд болдгийм бэ гэдгийг би бүр ингээд бодож илүү их ингээд бодож асууж яг энийг ингээд амьдралдаа ингээд үнэхээр хэрэгжүүлэхийг хүсэж байна. За баярлалаа. 1-р Коринт 16-гийн 14 дээрээс эзэн өгөө өгсөн байна. За энэ ишлэлдэр та нарын үйлдэл бүхэн чинь хайр дотор хийгдэгэ. Амен. За энэ ишлэлийг уншаад манай эгчингийн сайхан хийсэн гэрчлэл надад санаанд орсон байгаа. Тэгээ эгчин маань хайр бол төвчээртэй инэрэнгүй юм гэдэг ишлэл дээрээс авсан ойлголтоо тэр үгийг амьдрал дээр яаж хэрэгжүүлсэн талаар гэрчлэлээ хуваалцсан ба. Тэр гэрчлэлийг би яг тэр өглөөний сонсоод охиноо ингээд цэцэрлэгээс нь өдөр авахаар явсан ба. Тэгээ охиноо өдөр цэцэрлэгээс нь аваад гэрийнхээ хажуу талын шопинг центр дотор явж исэн чинь тэнд Туркийн хатаасан жимс, чихэр, самрууд зарж исэн тийм худалдаа явагдчихсан. Тэгээ манай охин тэр сахарын пудрэнд өнгөрүүлчихсэн байгаа. Зөөлөн ягаан өнгөтэй, шар өнгөтэй гой чихрүүдийг хараад авъя гэдгийгсэн. Тэгээд охин маань тэр ингээд шүдэн янгинаад байдаг бол ээж нь авч өгч чадахгүй гэд хэлсэн ба. Тэнгүүд манай охин нөгөө тал руу гүйччихэд хатаасан киви харсан. Тэгээ хатаасан кивиг харчаад ээжээ энийг идмээр байна гэдгийгсэн. Тэгэхээр би за дараа олё гэдгийгсэн чинь үгүй ээжээ би яг одоо л идмээр байна гэж шалаад. За тэгэхээр үнийг ингээ харсан чинь үнэн дээр нь 200 грамманд самар тэг хатаасан жимс чихэрнүүдээс холиод тэг 4.99 гэд үнэ тавьсан байсан. Тэгэхээр би бодсон за самарнаас нь тэг хатаасан жимснүүдээс нь аваад охиндоо тэр идийгээдсэн пудрэнд өнгөрүүлсэн зөөлөн ягаан чихэр тэгээд нэг ширхэг тэр хатаасан кивиг нь аваад өгчөө гэд тэгээ хүнээс нь асуусан ба. Тэгсэн нөгөө хүн маань үгүй би чамд нэг ширхэг ийм жимс нэг ширхэг ийм чихэр өгч чадахгүй гэж хэлсэн. Тэгэхээр таны үнийн санал дээр ингэж хольж аваад 200 грамд хольж аваад 4.99-ээр авч болно гэж бичсэн байна гэдгсэн чинь тийм бичсэн байгаа. Тэгтээ би ингээд эндээс нэг ширхэг эндээс нэг ширхэг ингэж би өгч чадахгүй. Тэгээ би чамд ингэж зарахгүй гэд уралсан. Тэгээ би охиныгаа хараад ээжт нь ингэж зарахгүй гинэ. Миний охин ингэж явъя гэдгсэн чинь манай ах уйлаад. Тэгээ уйлсан чинь миний бүр ингэж зүрх рүү зүсээд тэгээд тэгсэн чинь миний ингэж айгу гомдол төрөөд гүн чи ямар сони өөрөө ингэж үнэн дээрээ ингэж биччихээ. Тэгээд би юм авъя гэдгсэн чинь зарахгүй гэд тэгээ уурлаад дээрээс. Тэгээ дээрээс нь ийм жоохон хөхөд чихэр идэх гээд ингэж бүртгэлцээ зогсож хахад ямар сони өрөвдөг сэтгэлгүй хүн бай. Тэгээ бас ингэж бизнес хүн хийдэг хүн бас байдгаа гэж бодоод миний дотор уур хүрсэн ба. Тэгээ бүр уур хүрээ тэгээ охиныгаа ингэж уйлж байгаа охиныгаа ингэж буцаад татаад ингэж явсан чи манайх уйлаад тэгээ явж эгчингийн манд гэрчлэл санаанд ороод хайр бол төвчээртэй инэрэнгүй гэдэг гэрчлэл санаанд ороод тэгээд би ботсон. Тийм ээ эзэн би энэ хүний талаар ингэж муу мухаг бодож энэ хүнд ингэж уур хурж бохиндож ингэмээргүй байна. Би төвчье. Би төвчээд энэ уур бухимдлаа төвчээд инэрэнгүй бай энэ хүний төлөө би харин залбир энэ хүнийг би өрөөе. Тэгээ би тэр хүнийг өрөөгөө тэр хүний бизнесийг бас өрөөж залбирсан. Тэгээ өрөөгөөд явсан чинь надад маш их амар тайван дотор минь орж ирсэн. Тэгээд охин маань ч гэсэн тайвширсан. Гэртээ орж ичээд би бас ингээ бодчихсон л да. Хүн гэрчлэлээ хаваалцах бас ямар их тэг бусдад ингэж бас нөлөөлт юм бэ. Надад ч гэсэн тэр ингээд маш их тус авсан тэр өдөр.
Тэгээд яг өнөөдөр энэ 1-р Коринт 16-г уншсан чинь та нарын үйлдэл бүхэн чинь хайр дотор хийгдэгэ гэдэг энэ ишлэл гараад ирсэн байгаа. Энэ ишлэлийг уншаад нэгэн өгүүлбэр байгаа мөртлөө энийг хэрэгжүүлэх ямар хэцүү вэ гэдгийг би яг тэр өдөр ойлгосон байсан учраас энэ ч та хийхэд хэцүү шүү. Гэхдээ эзний тушаасны дагуу үйлдэл бүхэн минь хайр дотор байгаасаа гэж би бодогдож байна. Тэгээд үнэхээр бусдад хандах хандлага, өөртөө хандах хандлага, үр хүүхдэд хандах эргэн тойр нөхцөл байдлаа хандлага, ажил төрөлдөө хандлага маань бүх миний хийж байгаа зүйл маань хайр дотор хийгдээсэ гэж үнэхээр хүсэж тэгээд эзэн надад дахиж бас нэг сануулж аваад баярлалаа. За жоохон нурсан бол уучлаарай. За баярлалаа баяртай.